Бариулаагүй. Тэгээ харин угаасаа л далд ухамсар намайг нааш нь хөтөлсөн байгаа байхгүй. Тэгээ ер нь бол миний яг зорж ирсэн ажил бол бариачид бариулна гэд. Бүр аймагт байхдаа ярьчаад бариачтайгаа. Тэгээд за тэгтээ болдогчтой уулзчаа явна гэж бодоод ирсэн. Тэгээ нөгөө бариачаа үлдээгээ би 2 хоног. Тэгэхээр за ямар ч байсан тэгвэл юу яа давхар ажил амжуулж болдогчтой очие гэд. Тэгээ очичоод тэр залууг чи би 5 хоног хүлээг уцсан холбогдоо үзсэн чи өөрөө өвдөө явцсан гэсэн. Тэгээд таны тэр одоо наадах чи ингээ яг л эннийх байна гэдэг. Яг тэр чаач бидгээс асуухад яг миний шалтгааныг хэлсэн тий. Гэтэ би ер нь за бас арай ач гэж бодож ирсэн чинь тэгээ 2 өдөр яачаа тэгээ би чи нэг ажлын явдалгаараа явсан шүү дээ. Тэгээ очиод зүг зөвхөрлцсөн. Би хэлсэн шүү дээ. Вэ наадах чинь ааваа уучлаатгаа. Вэ баг барьж тэтгэхгүй бол би унтаж чадахгүй юм уухгүй бол унтахгүй. Би ч нэг бол зогсдог, нэг бол хэвддэг тийм л болцсон юм. Юу ч хийж болохгүй. Тэгээд өвчин намдаахайг 2 сараас хойш яг тасралтгүй уусан юм чинь. Тэгээд уг нь бол эмнэлэгт үзүүлсэн өгсөн эмэмийг уусан. Тэгсэрнээсээ өвчин намдаагч дангаар нь л яахгүй бол уухгүй бол ерөөсөө огт намдахаа. Сүүлдээ өвчин намдаагчтааш намдахаа байсан. За тэгээд тэр өвчин намдаагчд намдахгүй байгаа өвчин идэг тийм байна. Сэтгэл зүйн өвдөлт гэхээр нь би сэтгэл зүйн өвдөлт ч одоо ингээл хөлийн уул хүртэл мөртл одоо юу хийж идэг гэнэ гэсэн өвддөг юм билээ тий. Тэгээд 2 хоногийн дараа уусноо. Гэхдээ тэр чинь тэгээд яг ярилцсан одоо тэр нөгөө нэг хоёулаа ингээ ярилцлага хийгээдсэн шүү дээ. Тэгэхэд арай гайгүй ер нь намжаад тэгээ би нөгөө эмээ уухаа мартаж идэрлээдсэн хөөд энэ дээр байхдаа л. Тийм. Тэгээд би чи эндээс явахдаа ерөөсөө эмээ уугаагүй явсан билээ. Тэгэхдээ нэг баг зэрэг өвдөх нь өвдөж байсан. Тэгээ нөгөө нэг амар удаан өвчин намдах юм ууцсан болохоор за нэг энэ зэрэгтэй байхад яшиг шиг гэж бодоод уухгүй. Тэгэл тэр чигээр уугаагүй. Өвдөхөө байснаа ч анзаараачгүй юм лээ. Тэгээ би тэрийг сая ээжэд хэлсэн чинь гайхаад тийм гэж байд юм уу. Тэгээд одоо энд ирээд ингээд уучлал хийх тэр хаврынх ч бол арай л хэцүү байсан шүү. Яг миний бодоход бол хэл хүнд байсан шүү. Ерөөсөө савл хийвэл уулаа, савл хийвэл гомдлол, савл хийвэл ерөөсөө өгөнд орохгүй. Би нэр өгөнд орох үнэн гүйл үзсэн юм чам. Тийм ээ харин тий. Би өөрийгөө дийлэхгүй байсан юм чи. Би нэрээс амар хэцүүсэн шүү дээ. Яа идэ би бүр шантарсан дэс одоо би яаж гарах вэ? Нэрээ би тэгж утсан ш. Тэгэл сая бол нэг 2 сар ерөөсөө л нэг юм унтдаг, уйлдаг тийм л ажил хийсэн ш. Ажлаа хийн гэл айгүй хэрэг болгоод дахиад ажил дээр очино. Тэгэл очоод энийгээс өгч харвал уйлна эсвэл ер нь л нойр хүрээл унтцдаг ус. Тэгээ их сонь ажил хийдэг. Орлоохгүй сэтгэл зүй таа, сэтгэл гутралтай. Ерөөсөө тийм дотор бүтэж байгаа юм байхгүй нэг. Тэгээ хүрээд ирэхгүй ийм ажил байдیں۔ Чухам их ажиллаа. Чухам их ажилтаа үн. Тэгээ сүүл ир чи баг нэг агууд очиж хорох. За болоо одоо тэрийг байсан. Тэр чис нэр үнэхээр яах вэ л гэж бодож ирсэн. Бас амар юм биш үү сэтгэл зүйн өвдөлтөж. Тийм. Одоо тэгээд энэ байдлаасаа гарчгаар юм яа. Одоо ямарсан өчтөр би нэг таньдаг хүүхдтэй чатлаа тэгээд ягч нарийн өвөө ингээл би нэг юм сургалтанд сурж байгаа мурж байгаа гэл тэгэл айгуу гоё юм сэтгэл зүй юм уу гэл яриад тэгэл таачс ямар гоё юм юу юм бэ хөгжилтэй яасан гоё юм бэ гэл би ч нэр урилга авсан шүү дээ. Тэгээ би ёо их чин зүгээр жигүүртэй юм шиг л боллоо гэсэн чинь за нисч их ч юм нэ. Нисэгч одоо бол юу ч болсон шүү дээ. Ер нь бол сэтгэл бол нисэл дээ шүү дээ. Хамгийн гоё тэр юу ч таны уулзалтын үр дүнээс гарсан байна. Ялангуяа тэр ямар уулзалтын болоо гэдэг чинь ёо дотроос юм аваа ичих шиг болоо гэж байна. Урчтай болоо түнээ авдаг болоо. Харин яалаа саяхан ер нь гэтээ эн чинь бас цаанаас юм үе шаттай байд юм шиг байна тийм үү. Миний саяын дээр 2 сар бүтэн хямарч хөвтдөг чинь бол нэлээ юмны учир занглаа яах шиг л боллоо. Одоо нэг юм сэтгэл нэмгэрдэг ч юм уу, ер нь нэг юм эвэ олдчихж байгаа юм уу яаж вэ?
би өмнө нь бол тэгээд ингээд энэ ажиллаад байсан юм бол яг одоогийнх шиг тийм юу одоо энэ учраа олж чаддаагүй л байсан юм шиг байна шүү дээ. Тэгээд одоо бол үнэхээр ямар ч аргыг нь олчлоо. Зөв. Өөртөө ажиллах, өөртөө ярилцах. Ямар ч байсан хамаагүй л хөнгөн ч юм уу мэдгүй сэтгэл санаа юм болчихж байгаа юм уу их л боломжийн юм шиг болол явчихлаа. Хамаагүй уран зориг ороод цааш нь ер нь нэлээ юм хийж чадмаар юм шиг санагдаа авчлаа. Одоо нэг харахгүй байсан юм ирээдүйд яг гэрэлтэй болсон байна. Гэрэлтэй би бүр гайхаадсан байхгүй. Яагаад ингэж би юу ч бодох хүсэлгүй бодлоо гэхэд бодож байгаа бүх юм ингээд юм болмооргүй юм шиг санагдаад ерөөсөө би өөртөө итгэхгүйсэн байхгүй. Яагаад ийм сонирн болчоо гэж одоо гайхаадсан дээ. Одоо бол ер нь дэлгүй юу л юу хийчмэр ч юм шиг л бодогдоод байна. Одоо наад чи хамгийн гоё. Хэнийг бодохоор хайр хүчний гэдэг л дээ. Аавыгаа би бүр дээр ингээд яг уучлалт хийгдэг шүү дээ. Гэхдээ өмнө нь бол яг би аавын уучлалт хийгдчихлээс л та тэгээд ирээд ингээд энд байгаа нөгөө нэг буруу уучлж амжаагүй юмнуудаа уншиж авахт л би аавыгаа өрөвдлөө шүү дээ. Хайр хүрээд би сая ээжтэй ярихдаа бүр аавыгаа өрөвдчихлөө би ч одоо тэгээд дотроо ерөөсөө энэ хүний үн цэнийг ойлгож байгаагүй юм биш гэсэн чи ээж хүртэл миний өмнөөс баярлалаа. Яа. Тэр хүмүүсийн нэг тэгтлээ дотроос үзээ ядсан шүү дээ. Ялангуяа одоо таны хувьд бол эрэгтэй хүмүүс бол цаахгүй. Харин би ер нь бас одоо ботсон чи би эрэгтэй хүний өдөөс ихцэлж хардггүй юм байна. Одоо би энэ залууг хамт явчих ямар хүн байлаа гэж бодоод. Нэр вирус эрэгтэй хүний өдөөс огт өдөөс нь хардггүй юм байна. Тэгэхээр таны хувьд бол ямар ч үс нэг том төвшил гарцсан юм тийм үү? Нэлээд том өөрчлөлт гарсан гэж бодож. Одоо дахиад чинээс илүү гоё өөрчлөлт байгаа. Зөндөө их ажиллаа. Гойны мэдрэлийн судалдаагаад өгдөг чи хамгийн хэцүү шүү дээ. Тэр амар юм бэлээ. Ямар ч арга байхгүй. Нэг бол суухаар л минийх их өвдөөдсөн. Тэгээд тэр хүмүүнийх нь өөрлөөд өглөө. Нэг бол хэвтдэг, нэг бол зогсдог. Тэгээд тэгэхээр ч одоо ямар ажил амжуулах вэ тий. Хэвтэж байгаа хүн, зогсож байгаа хүн ч. Тэгэхээр тэр зүгээр л нэг л уулзалтаар гарч нэхэр тэгээ итгэхгүй бол харин итгэмээр өөрөө яалтчгүй би өөрөө л хийсэн юм чинь өөр хүн хэлвэл тэгэл яг нэр итгэхгүй намайг би хэлсэн шүү дээ уулзалт хийгээд гэчээ наа чи энийх байна гэд итгэсэн үү? Итгэхгүй байсан. Гэхдээ одоо тэр бас нэг горилго байсан л да тэгч юм болов гэж боцсон юмнээсээ үгүй ингэж өвчин намдаах юм уугаад хахад өвдөөд ингээд байгаа юм чинь зүгээр ярилцсан төлөө зүгээр болно ч гэж юу бах вэ л гэсэн шиг бодогдчихсон. Гэтэ нэрэл тэгсэн шүү. Хамгийн гоё болсон. За баярлалаа. Өстө гоё ярилцлага боллоо шүү дээ. Харин ч гоё ингийн гоё ярьчлаа. Харцааж аах өгч одоо бити шийдэл харцаа. Гоё ярьсан. Угаасаа л далд ухамсар намайг нааш нь хөтөлсөн байгаа байхгүй. Өвтгөө байснаач анзараачгүй юм лээ. Тэгээ би тэрийг сая ээжэд хэлсэн чинь гайхаад байна. Тийм гэж байд юм уу? Тэр чинь нэр үнэхээр яах вэ л гэж бодогдчихсэн. Бас амар юм биш үү сэтгэл зүйн өвдөлтөж. Ёо их чинь зүгээр жигүүртэй юм шиг л боллоо гэсэн чинь. За нийс ч их ч минь. Тэн чинь бас цаанаас юм үе шаттай байд юм шиг байна тийм үү? Миний саяын дээр 2 сар бүтэн хямарч хөвтдөг чинь бол нэлээ юмны учир занглаа яах шиг л боллоо. Одоо нэг юм сэтгэл нэмгэрдэг ч юм уу? Ер нь нэг юм эвээ олдчихж байгаа юм уу? Яаж байгаа юм? Би өмнө нь бол тэгээд ингээд энэ ажиллаад байсан юм бол яг одоогийнх шиг тийм юу одоо нэг учраа олж чаддаагүй л байсан юм шиг байна шүү дээ. Тэгээд одоо бол үнэхээр ямар ч аргыг нь олчлоо. Зөв.